За би Соронзон болдогчны асуултыг гүйцээгээд асуучнаа. Шүүгчдийн цалинг улсын их хурлын тогтоолоор жишг байдлаар тогтоож явж ирсэн. За ингээд ер нь бусад төрийн албаагчдын цалинг зэрэглэлд өөрчлөлт ороод нэмээд яваад байдаг. Шүүгчийн цалин улсын их хурлын тогтоолоор батлагдсан байсан учраас энэ хөндөгдөлгүй 10 гаруй жил явцсан. Тэгээ сүүлд одоо мөрдөгчдийн цалингаас бараг шүүгчийн цалин 50% баг гэдэр болцсон. Нөгөө ийм болсон түүхтэй. За тэгээ улсын их хурл дээр шүүгчдийн цалин ярихаар улс төрчөөд байдаг. Нэг хэдэн авилагчдад ер нь баг цалин өгч ядгийг бүр тэрлүүн саваад байдаг. Тэгээд шүүх эрх мэдлийнхаа хараа тус байдлыг хангах зорилгоор өнгөрсөн онд шүүхийн тухай хуульд өөрчлөлт оруулад шүүхийн ерөнхий зөвлөл батлагдсан орон цоо цалингийнхаа санд багтаагаад шүүгчтэйгээ цалинг өөрөө тогтоож байх бүрэн эрхийг улсын их хурлаас анх удаа олгосон. За энэ бол маш том боломж аа. За энэ хүрээ рааманда би өнгөрсөн оны 12 сард 11 сард төсөв батлах үеэр шүүхийн ерөнхий зөвлөлөөс тодорхой хариулт асуугаад бас авч чадаагүй. 5 сард энэ өөрчлөлт орсноос хойш шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчд захиргааны ажилтнуудын цалин 2-3 удаа нэмсэн гэдэг ийм мэдээлэл байгаад ирсэн. Өөрөөр хэлбэл батлагдсан оронтойгоо маш том тавиулж агаад овоо мөнгө тавиулж агаад цалингаа нэмээд идэх. За хэрвээ тэр оронтоонд дүүрэх юм бол тэр шүүгчдийн цалин буурна гэсэн үг байхгүй. Одоо тийм учраас энийг ер нь яаж интервал тогтоож явж байгаа юм бэ гэдэг асуултыг би асуугаад байсан. Тэгэхээр одоо би яг тодорхой асуух гэж байна. Ер нь улсын дээд шүүхийн судалгааны хүрээлэн улсын дээд шүүхийн шүүгчдийн одоо судлаач туслах гэдэг энэ орон тоог одоо жишээл Алтан гишүүн бид нар чинь шүүхийн үед батлахдаа сандгаа гишүүн байсан. Бид хэд ярьж хагаад энэний угийн аль нэгийг нөхөх гэж ирсэн. Дээд шүүхийн дэргэд эсвэл судлаач туслагтай бай, эсвэл судалгааны хүрээлэнтэй бай гэж. Тэгээд хилцүүлгийн явцад явж яснаа эцсийн хилцүүлэг дээр энэ санал гараад судлаач туслагтай, судлаач хүрээлэнтэй болцсон. Ингээд давхар. За тэгээ одоо энэ оронтой цалин нь бол одоо нэмэгдээд байгаа дүр зураг эндээс үүдэлтэй. Тийм учраас одоо яг улсын дээд шүүх хичнээн судлаач оронтойтой яг ажиллаж байна. Одоо яг ажиллаж байгаа оронтойг нь. За би энийг нэмэх шаардлагагүй гэж хэлж байна. Яагаад тэгэхээр бүхэл бүтэн хүрээлэнтэй болцсон байхгүй. Зөвхөн судалгааны хүрээлэнтэй. Зөвхөн дээд шүүхийн 24 шүүгчид үйлчилдэг шүүгэр. За одоо хичнээн судалгааны хүрээлэн хичнээн судлаачтай байна. Яг оронтой. Би энийг цаашаа За, ажлын хэсгийн 3 дахь микрофон. Яасан бэ? Ажлын хэсгийн 3 дахь микрофон. За шүүгчийн цалин хэдэн удаа нэмсэн бэ гэж шүүхийн ерхий зөвлөлөөс 24 оны 274 дугаар тогтоолоор 1 удаа нэмэгдүүлсэн. За шүүхийн тухай хуулинд зааснаар улсын дэд шүүхийн шүүгч 3 хүртэл судлаач туслахтай байна гэд хуулинд заасан байгаа шүүхийн хуулинд. Шүүхийн актын болохоор нийт шүүгчдэд судалгааны мэдээллийн сургалтын энэ одоо чиг үүргээр үйлчлэгээ үзүүлж хамаарж байгаа. Тэгээ одоо бол бид нэр дотооддоо энэ зохион байгуулалтыг хийгээд дээд шүүхийн шүүгчин судлаач туслахаараа судалгаагаа хийлгээд шүүхийн академи нийтлэг одоо бусад анхан давхын энэ тэр бүх шүүгчин шүүхийн академи маань бол үе шаттайгаар чадварчж байгаа. Шууд одоо дээд шүүхийн судалгаануудыг тэр бүр хийхэд бэлэн биш. Магадгүй одоо үе шаттай энэ асуудлыг авч үзэх зүг ба хуулийн өөрчлөлт орж шийдвэрлэхгүй бол өнөөдөр төсөв хасах замаар шийдвэрлэх юм бол одоо энд ажиллаж байгаа хүмүүсийн шүүхийн дээд шүүхийн бүрийн эрх хүндэтгэхээс гадна шүүгч нарын бүрийн эрх хүндэтгэхээс гадна энд ажиллаж байгаа судлаач туслах нарын эрх зүйн байдлаас хүндэгдэх үр дагавартай учраас эрх зүйн орчноос нь эхэлж дахин авч үзэх нь бас зүйтэй гэж магадгүй. За, инквайри гишүүн тодруулъя. Зайдлууд дараа ийм байхгүй юу?
өнгөрсөн парламент ер нь шүүхэд бол хайр сэтгэлээ харамгүй зарцуулсан юм. Би бол одоо бараг шүүхийн хэвлэлийн төлөөлөгчийг ажилласан. Нэрээ шүү. Хайр бол улсын их хурлаас ихтэйгүй. Би сая хэлээд байна шүү дээ. Нэг шүүгчд 3 судлаачийн оронтоо гаргаж өгсөн. Тэгэхдээ бид нэр 23 онд нэг судлаачийн оронтоог нэг шүүгчд төсвөөрөнд дамжуулж шийдсэн. Би тодорхой асуугаад байна шүү дээ. Өнгөрсөн онд улсын дээд шүүхийн 24 шүүгчд хэдэн оронтоо нэмсэн бэ? Гүйцэтгэл нь ямар байгаа юм бэ? Хэдэн одоо дээд шүүхийн судалгааны хүрээлэн одоо яг хэдэн оронтоотой судлаачтай ажиллаж байна гэж асуугаад байна шүү дээ. Тэгэхээр тэр оронтоог одоо хасуул одоо болохгүй гэдэг юм яриад байна. Хасаж болно. Ягаад тэгэхээр би нэмсэн шалтгааныг нэлжлээ шүү дээ. Аль нэгийг нь хийж өгнө гэж яагаад хоёулангийн шийдсэн байхгүй да. Тэгэхээр бид нар шүүхийн хуульдаа За. Ажлын хэсгийн 3 номерын микрофон. За эдлэгэр дарга. За нийт улсын дэд шүүх болон шүүхийн сургалт судалгаа мэдээллийн агтимд 108 судлаач нийтдээ бүтэц оронтоо одоо хуулийн хүрээнд тогтоогдож байгаа. За эндээс одоогийн байдлаар нийтдээ 48 судлаач ажиллаж байна. Улсын дэд шүүхэд 3 хүртэл их юм бол 75 судлаач туслах ажиллах хуулийн боломж байгаа боловч одоогоор 24 буюу нэг шүүгчд нэг судлаач туслах ажиллаж байгаа. Энэ одоо судлаач туслахыг жилд одоо 3 хүртэл гэж нэг дор шийдвэрлэхгүй жилд нэгээр эхний жил нэг судлаач дараагийн жил нь одоо дахиад нэг судлаачаа сургаж бэлтгэх юм уу? Ийм үе шаттай шийдвэрлэж явж байгаа. Тэгэхээр эх жил бас судлаач туслахуудыг нэмэгдүүлэх актив мөн адил тал орондоогоор ажиллаж байгаа. Эх жил бүтэн одоо чадварчих баха ийм зорилт тавьж байгаа. За Норвегийн Алтууыг